Та эрэмгий зоригтой хоньны орд уу? Үгүй бол тайван амгалан үхрийн орд уу? Адал явдалд дуртай нум, нууцлагдмал хилэнц, эв найрамдлыг баримтлагч жинлүүр. Та 12 ордны аль ч орд байсан гэсэн таны төрсөн он сар өдөр цаг минут бөгөөд байршил, таны ажил мэргэжил, карьер, хайр дурлал, мөнгө хүрэн санхүү зэрэг бүх мэдээллийг өөртөө агуулж идэг нууц кодтой гэдгийг та мэдэх үү? Хүн бүрийн мэдэх төрсөн сар бөгөөд өдөр суурилсан орд нь таны ердөө нэг хүрэхгүй хувийн талаар мэдээлэл өгж идэг. Та үлцэн 99% талаар мэдмээр байвал бичлэгээ дуустал нь үзээрэй. За таны төрсөн он, сар, өдөр, цаг минут бөгөөд хаана төрсөн бэ гэдгээс хамаарат таны натал чарт буюу хувийн зурхаан тайлал гэдэг зүйлийг гаргадаг. За иймэрхүү график зураг гарч ирдэг байх нэ. За энэ график зураг болохоор таны төрсөн яг тэр мөчөд тэнгэр дээрх бидний мэдгээр одоо 9 гараг бөгөөд дагуулууд хаана байрласан байсныг харуулдаг зураглал. За өөрөөр хэлбэл яг таныг төрсөн мөчөд тэнгэрт байсан гаригуудын байршлыг скриншот хийгээд чиг гээд авчихсан мэтээр зураглал гаргаж ирдэг. Энэ нь таны энерги өгөгдөл буюу код гэж ойлгож болно. За энийг болохоор астролог буюу гариг иргэсийн одон орон зурхаан шинжлэх ухаанаар судалдаг. За энэ зураг дээр зөвхөн таны нарны орд буюу хүмүүсийг мэддэг би юуны орд юм бэ гэдэг зүйл байдаггүй. Нар сар мандалт ордууд бөгөөд нарны аймгийн 9 гаригууд за түүнээс гадна хойд зангилаа Кирон гих байршлууд тус тусын ордонд хуваарлагдсан байрласан байдаг бөгөөд 12 гэр гих ойлголтууд хоорондоо зохицон байрч идэг. За тэгэхээр энэхүү натал чарт бол зүгээр нэг та ийм зан чанартай хүн байна гэдэг ерөнхий тайлбар гэхээсээ илүү таны хайр дурлал, гэрлэлт мөнгө, ажил мэргэжил, карьер, гэр бүл, сэтгэл зүй, даалт ухамсар бөгөөд одоо ухамсаргүй зүй тогтлууд, өвөлийн үр таны амьдралд маш олон давтагддаг хичээлүүд, сүнсний зорилго. За түүнээс гадна таны бүх зүйлийг татах хүч, бие махбодын тань энерги зэрэг бүх амьдралын тодорхой цаг хугацаанд ямар сэдв идэвхжиж болохыг харуулж чаддаг маш нарийн зураглал байдаг. Энэхүү зураглал нь таныг өөрөөрөө илүү гүн ойлгоход тусалдаг. За жишээ хэлэх юм бол яагаад харилцаанд нэг ижил зүй тогтлыг давтаад байдаг юм бэ? Мөнгөн дээр ямархуу бодлууд айцтай байдаг. Ямархуу зүйлс их юм бол танд илүү их мөнгө орж ирэх боломжтой. Ажил мэргэжил, карьер, за ажиллаж байгаа орчин нөхцөлийн хувьд юу танд илүү тааж тохирдог вэ? Түүнээс гадна хайр дурлал дээр та яг юу хүсэж идэг, ямар хэрэгцээтэй хүн? За юун дээр өөрийгөө хайгаад олохгүй байгаад идэг, юун дээр өсөж хөгжмөр байгаад идэг гих асуултуудад натал чарт буюу хувийн зурхаан маш гүн мэдээлэл өгч чаддаг. За өмнөх бичлэгүүдийг маань үзчихсэн хүмүүс маань бол мэдж байгаа болов уу гэж бодож байна. Орд бүрийн тайллын өмнө мандалт нар сар гэдэг ордуудыг дурддаг. За зарим бичлэгүүд дээр маань хувийн гаригуудын байршил гэдэг зүйлийг ч гэсэн мөн дурж ирснийг та хэд анзаарч ирсэн болов уу гэж бодож байна. За зарим хүмүүс хүртэл одоо орд бүрийг уншихад 80% нь таардаг. Энэ бол хит ерөнхийлсэн зүйл гэдэг одоо ийм шоголсон үгүй бол одоо ордуудыг өгөөсгсөн зүйлсийг ч гэсэн та хэд маань үдчихсэн болов уу гэж бодож байна. Натал чарт буюу хувийн зурхаан энэ бүхнийг илүү гүн гүнзгий гэдгийг тайлбарлаж өгдөг. Нар сард мандалт орд гэж юу болох? За түүнээс гадна энэхүү бусад гаригууд нь таны зан чанар, хайр дурлал, мөнгө, ажил мэргэжил, карьер, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг талаар ярьцгаая. За тэгэхээр хүмүүсийн хамгийн дүүмэл мэддэг орд бол нарны орд байдаг. За түрүүн хэлсэнчлэн нарны орд нь таны төрсөн он өдөрт үнэлсэн орд бөгөөд энэ таны амьдралын үнцэн энергийг илтгэж байдаг. Та ямархуу байдлаар гэрэлтгийг хүсдэг, өөрийгөө яаж илэрхийлдэг, таны эго бөгөөд зан чанарын тодорхойлолтуудын гол түлхүүр болсон орд бөгөөд энэ таны натал чарт дээр аль орд нь байна, ямар гаригуудтай холбоос үүсгэж байна гэдгээс шалтгаалаад үхрийн энерги хүн бүрт өөр өөр байдлаар илэрдэг байх нэ. За тэгэхээр амгалан тайван үхэр маань нэг бол илүү амбицтай, үгүй бол илүү гоё татай зүйлсийг харах туртай, үгүй бол илүү өөртөө төвлөрсөн үхэр гэдэг ч юм уу тийм маш олон өөр өөр байдлаар илэрх боломжтой болдог. За дараагаар нь сарны орд бол ердөөсөө бидний дотоод ертөнцийг илэрхийлж өгч идэг. За сарны орд бидний сэтгэл хөдлөл,
аюулгүй мэдрэмж, дотоод хөөхөд, за стресстэй үедээ ямархуу байдлаар хариу үйлдэл үзүүлдэг, яавал илүү амар амгалан тайван болдог, юунд сэтгэл илүү эмзэглэдэг, санаа зовдөг зэргийг харуулж өгч өгдөг. За хүн гаднаасаа илүү хүчтэй харагдсан байсан ч гэсэн сар нь илүү эмзэг байралтай хамаал дотроо маш их зүйлийг нуудаг, амархан шархалдаг, бусдад мэдэгдэхгүйгээр илүү их юм үүрдэг байх боломжийг илэрхийлж өгнэ. Мандалд орд. За мандалд орд нь бол ихэнх хүмүүсийн ойлголтоор бидний бусдад төрүүлэх анхны сэтгэл бөгөөд бусдад харагдахад илүү нүдэнд тусдаг гадаад үр төрхийг илэрхийлж идэг гэж боддог. За энэ нь зөв боловч мандалд орд нь бидний амьдралд хандах хандлага, бие махбод түүнээс гадна бусад бүх ордууд амьдралын аль талбарт байрлах гаригууд аль гэрүүдэд хуваарлагдаж байрлахыг тодорхойлж идэг. За тэгэхээр бидний мэдээллийн магадгүй бараг 50% өгж идэг орд гэж хэлж болно. За тийм учраас наталж артын маш чухал хэсэг юм аа. За энэхүү гурван байршил маань буюу мандалт нар сарны орд маань бидний хамгийн гол төлөв зан чанарын энергийг илэрхийлж байдаг. За гэвч үүнээс гадна маш олон гаригууд бий. За жишээлбэл бод гариг бол таны оюун ухаан бодол санаа, үг хэл яриа, сурах арга барил, за шийдвэр гаргах хэв маягийг илэрхийлж өгч идэг бол ангараг гариг нь таны хүсэл тэмүүлэл, зориг, үйлдэл хийх арга барил, за биеийн энерги түүнээс гадна тэмцэх, уурлах, бухимдах үедээ ямархуу байдлаар илэрхийлж гаргадаг вэ гэдгийг хүртэл хэлэх боломжтой байдаг. За дараагаар нь сугар гараг гэх юм бол бидний хайрлах хэв маяг, за татагддаг зүйлс ямархуу байдлаар гоо сайхнаа илэрхийлдэг, юунд үнцийг өгдөг, за мөнгөнд ямархуу байдлаар ханддаг зэргийг илэрхийлж өгдөг ахнаа. Гарахаас хэд гариг нь ямархуу гэр бөгөөд ямархуу ордонд байрласан байгаасаа хамаарат бидний өсөлт боломж аз жаргал ихтгэл үнэмшлийг харуулж өгч идэг. Санчир гараг тэгтэл харин биднээс ямархуу сахилга бат амьдрал шаардж байгаа. Юун дээр илүү хариуцлага хүлээх шаардлагатай байна. Түүнээс гадна ямархуу зүйл илүү саадалтай амьдралд хожуу ирэх вэ? За айдсууд бөгөөд урт удаан хугацаанд ямархуу амжилтанд хүрэх боломжтой зэргийг харуулж өгч идэг байна. За үүнээс гадна үүлийн үрийн зангилаа буюу одоо хойд зангилаа гэдэг байршил байдаг. За энэ маань бидний амьдралдаа өсөх ёстой чиглэл буюу тодорхой хэмжээгээр үүлийн үр бөгөөд карма, за түүнээс гадна сүнсний зорилгыг илэрхийлж өгч идэг. За тэгэхээр хүн бүхний чартанд 12 орд бөгөөд эдгээр бүх гаригууд байрласан байхаас гадна 12 гэрүүдэд энэхүү байршлууд маань хуваарлагдсан байрладаг. За маш чухал гэрүүдийг дурдах юм бол 2 дугаар гэр жишээлбэл одоо хөрөн мөнгө санхүүгийн гэрийг илэрхийлж өгч идэг. 4 дугаар гэр гэтэл гэр бүл гэр орон бөгөөд хүүхэд насыг илэрхийлдэг. За 6 дугаар гэр бол бидний өдөр тутмын ажил, дадал зуршил, эрүүл мэндийн хэм маяг байдлыг илэрхийлж өгч идэг. За 7 дугаар гэр бол маш чухал гэр буюу одоо бидний гэрлэлт, хосын амьдрал, бизнес хамтрагчдыг илэрхийлж өгдөг. За 10 дугаар гэр бол та бүхний мэдэх за маш чухал ажил мэргэжил, карьер, нэр хүнд бөгөөд бусдад харагдах дүр зураг зэргийг илэрхийлдэг. За 12 дугаар гэр тэгвэл даалт ухамсар, сүнслэг байдал бөгөөд одоо нуугдсан байгаа зүй тогтлуудыг илэрхийлж өгөх нэ. За тэгэхээр нэг ордон дээр буюу одоо нарны ордон дээр өмслээд чи ийм хүн гэж хэлэх нь болохоор маш өрөөсгөл ойлголт гэдгийг та хэд маань энэ хүртэл сонсон хүмүүс маань ойлгож байгаа болоо гэж бодож байна. За сугар гарагийн байршил гэхэд л 12 орд бөгөөд 12 гэрд ямархуу байдлаар ямар зохицолтойгоор илэрсэн байна гэдэг одоо 12-ыг өөрчлөх нь 12 144 одоо байршилтай байх боломжтой байдаг. За ердөө тэр нэг одоо гарагийн 144 байршлаас гадна гаригуудын хоорондоо холбоос ямар байгаа гэдгийг харснараа олон давхар мэдээллийг хооронд нь холбож хүний амьдрал дээр бодит байдлаар яаж илэрч байгааг тайлбарлах нь одоо астрологийн ажил юм аа. За одоо маш энгийн жишээ авч ярив. Хоёр хүн хоёулаа нар нь үхрийн ордонд байрласан буюу 5 дугаар сард төрсөн буюу 5 дугаар сарын одоо ихэнх үед төрсөн хоёр хүн байлаа гэж бодъё. За нэг хүний өвхөр нарны ордонд 2 дугаар гэрт байрласан байх юм бол тухайн хүний амьдралд мөнгө хүрэн санхүү үнцгийн доктортой байдал бөгөөд материалын аюулгүй байдлууд маш чухал сэдв болно гэсэн үг. Гэтэл нөгөө өвхөр нь нарны ордон дээр байрласан хүний
нар маань 12 дугаар гэр дээр байрлчихсан байх юм бол тэр хүн гаднаасаа илүү тайван харагдах боловч дотроо маш их зүйлээ нуудаг, ганцаараа байх хэрэгцээ маш өндөртэй. За үгүй бол тодорхой хэмжээгээр далд айцтай, anxiety өндөртэй. За түүнээс гадна өөрөө өөрийгөө байнгын эрэл хайгуул хийсэн сүнслэг зүйл рүү татагддаг. За тэгээд өөртөө одоо ингэж тайлбарлаж чадахгүй байгаа юм шиг мэдрэмжүүдтэй байж болно. За хоёулаа өхрийн ордын нартай хэрнээ амьдралынх нь гол зүйлс шал өөр болж ирнэ гэсэн үг байна. За ийм учраас та өхрийн орд үгүй бол одоо нэг ордоор тодорхойлогдох нь хангалттай байдаггүй. Маш олон хүмүүс натаал чарт буюу хувийн зохион амьсгалаа хийлгэснийхаа дараагаар зүгээр нэг одоо ордны тайллаас илүүтэйгээр од гариг иргэсийн нөлөө бидний амьдралд ийм амар байдлаар нөлөөлдөг байх ч гэжтэй гэдэг одоо сэтгэлүүдийг маш их хэлдэг. За та хэд маань ч гэсэн астролог одоо орон зурхай энэхүү тайллууд маань хэр оновчтой байд юм бол тоо гэж эргэлзээж магадгүй би та хэдэд үйлчлүүлэгчдийнхаа хийсэн сэтгэлдлүүдийг одоо хуваалцъя. За тэгээд энэхүү онцлогууд нь бол хүнийг айлгах гэхээсээ илүү саад бэрхшээлүүдэд ойлгох, өөрөө өөрийнхөө энерги өгдлийг ойлгох, за тэгээд давуу талуудтайгаа илүү тулж ажиллах, сул талууд дээрээ илүү одоо нөгөө ямар байдлаар аргалах, тэднэрийгээ одоо хэрхэн зохицуулах талаар түүнээс гадна том гарагсын нөлөөллүүдээр саад бэрхшээлүүдтэй үеүдээ мэдэж авах тэр боломжуудаа тэр үеүдээ илүү зөв зохистой даван туулах. За түүнээс гадна ирж байгаа боломжуудаа зөв ашиглаад илүү сайн сайхан байдлаар чиглүүлэхэд тусалдаг зүйл юм аа. За натал чартны уншлах нь ер нь бол хүнийг айлгах гэхээсээ илүү бүх одоо байгаа өөрийнх нь хувь хүний энерги өгөгдөл код дээр нь ажиллаад тухайн хүнийг зөв чигтэн зөвлөлөх, чилж өгөх, залж өгөх. За түүнээс гадна өөрөө өөрийгөө илүү зөв ойлгох, толдох, амьдралдаа орж ирж байгаа боломжууд, өгөгдлүүдийг зөв ашиглахад чиглэсэн байдаг. За тэгэхээр одоо хүн болгоны түгээмэл асуудаг, за түүнээс гадна сонирхдаг сэдвүүдийн талаар ярьцгаая. За хамгийн ихэнд энд мэдээж хайр дурлал орно. За натал чартнаас бол хайр дурлалын тухай өөрийнхөө талаар маш их мэдээллийг авах боломжтой байдаг. 5 дугаар гэр, 7 дугаар гэр бөгөөд 8 дугаар гэр сар ангарах суур гараг бөгөөд санжир гаргуудын одоо үндсэн дээрээс та ямар төрлийн хүнд татагддаг вэ? Ямар харилцаанд илүү орох гээд байдаг вэ? За харилцаандаа ямар зөв тогтлоодыг гаргадаг. За түүнээс гадна ямар үед одоо сэтгэл зүйн хувьд илүү амар амгалан тайван мэдэрдэг вэ? Хайр дурлалын тань хэрэгцээ буюу одоо love language тань юу байдаг вэ? Ямар төрлийн хүнтэй илүү урт удаан хугацааны холбоо гүйцэтгэх боломжтой вэ? За түүнээс гадна хосын амьдралд та ямархуу зүйлсийг анзаарахгүй өнгөрөх гээд байдаг вэ? Ямар хүмүүс амьдралдаа ухамсартай бөгөөд ухамсаргүй байдлаар татаад байдаг вэ гэдэг мэдээллүүдийг харах боломжтой байдаг. За түүнээс гадна гаригуудын хөдөлгөөн буюу одоо он цаг хугацааны тайллаар гэрлэх боломжтой үе, за романтик харилцаанд орох боломжтой үе, гэрэлтийн үеийг хүртэл харах боломжтой байдаг. За жишээ аваад хэлэх юм бол сугар гараг нь магадгүй илүү одоо романтик зөөлөн уужламтгай байршил дээр байгаа бол ангараг гараг нь өөр ордон дээр байрласнараа илүү хүчтэй дүрлэлсэн. За тэгээ хүссэн зүйлийнхаа төлөө шууд хөрөмгий дайрч авч чаддаг байх боломжтой хүнийг илэрхийлж болж идэл нөгөө талаасаа нэг хүн харахад одоо илүү тийм сэтгэнсэн одоо бусдад илүү нийцэлтэй маш олон хүмүүстэй харьцаж байгаа юм шиг харагдаж байж болох боловч 8 дугаар гэр дээр нь байрласан байгаа гараг бөгөөд байршлуудаасаа хамаарат хүнд илүү удаан итгэдэг. За түүнээс гадна хөнгөн биш одоо илүү удаан хугацааны нухацтай болно гэж үзсэн харилцаануудыг л эхлүүлэх сонирхолтой. Зэрэг одоо ийм маш олон хослолуудаар илэрч болдог байх нэ. За тэгэхээр хүний дотны харилцааны хэв маягийг одоо нарны ордны ярдэл ганцхан байрлалаар дүгнэж болдоггүй гэдгийг та хэд маань ойлгосон болов уу гэж бодож байна. За дараагийн маш чухал сэдэв бол карьер, хөрөнгө мөнгө, санхүү. За түүнээс гадна одоо мэрэгжил сонголт байгаа. Маш олон хүмүүс ямар ажил хийх ёстой вэ? Ажил мэргэжлээ солих гэсэн юм аа. Одоо тохиромжтой цаг үгүй юу гэх мэт асуултуудыг асуудаг. За энд болохоор бид 2 дугаар гэр буюу хөрөнгө мөнгө санхүү үнэт зүйлсийн гэр, 6 дугаар гэр буюу ажлын орчин нөхцөл дадал зуршил, 10 дугаар гэр буюу ажил мэргэжил карьерийн гэрүүдийг хардаг бөгөөд буд буюу таны одоо бодож сэтгэх байдал, ангараг буюу эрч хүч, энерги, санжир буюу одоо саад бэрхшээл, бархас эд буюу аз боломжууд байгаа гараг бөгөөд одоо MC буюу Midheaven гэдэг лайн буюу ажил мэргэжлийн тань чиглэлийг илэрхийлж өгдөг бүх зүйлсийг хамтд нь ерөнхийдөө бол харж өгч идэг.
За тэгэхээр 10 дугаар гэр дээр нь маш олон гаригууд байрлалчихсан. За түүнээс гадна бууд гариг нь сайн байршилтай буюу одоо магадгүй ихэр юм уу охины ордон дээр байрлалчихсан байх юм бол тухайн хүн болохоор өөрөө өөрийнхөө авж байгаа мэдлэгийг за магадгүй яриа сургалт хийх үгүй бол контент хийх, зөвлөгөө хийх, худалдаа хийх, бичих цаастай холбоотой ажлууд зэргээр мөнгө олох боломжтой байдлыг илтгэж өгнө. За харин 6 дугаар гэр нь илүү хүнд байршилтай байх юм бол өдөр тутмын ажил дээрээ одоо хит их ачаал авах ч юм уу үгүй бол амархан ядаргаанд орох гээд идэг. За түүнээс гадна хит их ачаал аваад байгаад байгаа хэрнээ магадгүй 12 дугаар гэртэйгээ дахиад холбоотой байх юм бол тэр бүх зүйлээ одоо ингээд тоохгүй өнгөрөх гэдэг хандлагуудыг ч гэсэн гаргаж өгч болдог. За ингэхлээр наталж арт дээр зөвхөн ямар ажил хийх вэ гэхээсээ илүү ямар орчинд илүү сайн ажилдаг вэ? Ямар үед өөрөө өөрийнхөө одоо авьяас бэлгийг ашиглаад тэр бүх зүйлээ мөнгө болгож өөртөө татах боломжтой вэ? За мөнгө илүү олохын тулд ямархуу зүйлс дээр илүү анхаарах хэрэгтэй вэ? Ямархуу чиглэлээр ажил мэргэжлээ баг зэрэг одоо хувиргаж болох вэ гэдэг ч юм уу. За түүнээс гадна ажил мэргэжил карьерийн хувьд өөртөө тохирсон зүйл хийж гэнэ үү үгүй байна уу? За тэгээд тэрэн дээрээ холбоотой одоо сэтгэл ханамж нь ямар байх вэ? Ямар ажлын хэв маягийн нэрэг сэтгэл зүйд нь илүү тохирохгүй вэ гэдэг энэ бүх зүйлсийг харах боломжтой байдаг бахнэ. Харин мөнгөний хувьд гэх юм бол одоо зөвхөн баян болох уу гэдэг зүйлийг бол хардаггүй. За мэдээж тодорхой хэмжээнд зарим хүмүүст бол одоо цаанаасаа илүү азтай байх өгдлүүд байдаг боловч тухайн зүйлийг зөв ашиглаж чадахгүй байх юм бол одоо маш таатай сугар бөгөөд бархасад гаригууд ч гэсэн одоо бэлэн орж ирэхийг хүлээх гээд байгаа хандлага үгүй бол өөрөө хөдөлмөрлөхгүй байх зүйлийг ч гэсэн бүрдүүлэх нөхцөлтэй байдаг. За тийм учраас өөрийнхөө байгаа чартны өгдөлтөд ажиллаад хэцүү сааттай байгаа зүйлүүд эсэргээрээ илүү том урт удаан хугацааны амжилтуудыг ч гэсэн авчрах боломжтой байдаг. За мөнгө хөрөнгө санхүүгийн хувьд бол ихэвчлэн 2 бөгөөд 8 дугаар гэрүүд цугар санчир бархасад гаригуудыг илүү чухалчилж хардаг. За ингэснээрээ мөнгө олох хэв маяг ямар байдлаар одоо илүү тохиромжтой байна. За 8 дугаар гэрний хувьд дундын хөрөнгө мөнгө санхүү, за материаллык эд зүйлс, өөр ширзээл, за хин нэгнээс одоо орж ирж байгаа санхүүжилт үгүй бол одоо хөрөнгө оруулалт гэдэг ч юм уу тий үгүй бол бусдын одоо нөөцтэй холбоотой сэдвүүдийг магадгүй бусдаас орж ирэх тусламж дэмжлэгийг ч гэсэн харуулж өгч өгдөг. Зарим хүн одоо мөнгө олох боломжтой ч өөрийн үн цэнийг илүү доогоор үнэлдэг. Зарим хүн их мөнгө олох одоо потенциалтай ч гэсэн мөнгөө ирсэн үед илүү тогтвортой барьж чаддаггүй ч юм уу. За үгүй бол зарим хүмүүс илүү аюулгүй мэдрэмжийг авахын тулд мөнгөө хитэх хадгалдаг өгдлүүд ч гэсэн байдаг. За зарим хүмүүсийн хувьд ялангуяа одоо сүүлийн үед тренд болоод байгаа мөнгө амархан одоо олох боломжтой гэдэг арилжаа, биткойн, трейдинг гэх зүйлс, за түүнээс гадна зэрэг зүйлс рүү одоо маш их хөл тавьж байна. За түүнээс гадна одоо зарим хүмүүсийн хувьд одоо ажил мэргэжлээ хүртэл гейминг, тоглоомын салбарууд руу чиглүүлж байгаа. За тэгтэл хувь хүний чарт бүр дээр тухайн өгөгдөл таарсан байна уу, таараагүй байна уу гэдэг зүйлс маш илхэн тод байж идэг. За тэгэнгუთ одоо трейдинг хийгээд буюу арилжаа хийгээд мөнгө олох өгөгдөлтэй хүмүүс буюу тэр ерөөдөөсөө өөрийнх нь энерги өгөгдөлтэй таарж байгаа учраас тэрэн дээр азтай одтой байдаг хүмүүс байдаг бол зарим хүмүүсийн хувьд эсэргээрээ тухайн өгөгдлүүд маш зохимжгүй буюу одоо өөрийнхөө энергийн өгөгдлийн эсрэг ажиллаж байгаа учраас мөнгө хөрөнгө санхүү бүх зүйлээ урсгаад тавих тохиолдлууд ч гэсэн ажиглагдаж байна. За тэгэхээр хайр дурлалын одоо цаг хугацаатай адилхан ажил мэргэжил, карьер, мөнгө хөрөнгө санхүү дээр илүү боломжууд байгаа үеийг ч гэсэн энэ бүх зүйлээр харах боломжтой байдаг. За дараагаар нь гэх юм бол натал чарт дээр сүнслэг байдал, далд хумсар бөгөөд сүнсний зорилго, үйл өөрийн талаар ярилцгаая. Натал чарт бол одоо зөвхөн гаднах амьдрал биш одоо бидний сэтгэл зүй илүү гүн түнээс гадна одоо сүнслэг, далд хумсрын төвшний зүйлийг ч гэсэн харуулж чаддаг. За энэхүү байршлуудыг болохоор 8, 12 бөгөөд 9 дугаар гэр, за зарим тохиолдолд 11 дугаар гэрүүдтэй за эдгээртээ одоо хариалагдах ордууд түүнээс гадна санчир, үүлийн өрийн зангилаа, Хирон, Плутон, Нептун гэдэг гаригуудын байршил ихэвчлэн үндэслэж хардаг. За тэгэхээр зарим тохиолдолд одоо ямар ч өөрийн гэсэн итгэл үнэмшилгүй энерги тэтгдэг гэдэг ч юм уу үгүй бол дэлхийн таталцлын хувьд тэтгдгээ би бол одоо тийм сүнслэг хүн бишээ гэдэг ч юм уу тиймэрхүү хүмүүс байдаг. Нөгөө талаар болохоор эсэргээрээ астрал ажил хийдэг, би одоо байнга бясалгал хийдэг, өөрийгөө хөгжүүлдэг багштай, за үгүй бол буддийн, христийн ийм шашинтай гэдэг хүмүүс ч гэсэн байдаг. За эдгээр байршлууд ч гэсэн
хувийн зурхаа дээр харагдаж идэг. За санчир гараг нь болохоор эдгээртэй холбоотойгоор амьдралдаа маш олон давтаад байдаг нэг асуудлыг илэрхийлж өгч өгдөг. За өөрөөр хэлбэл үүлийн үр буюу одоо бидэнд байнга давтагддаг хичээл юун дээр илүү өөрөг хариуцлага үүрэх ёстой байдаг юм бэ? Юун дээр урт удаан хугацаанд шалгагдж байгаа юм шиг зүйлс тохиолдох вэ гэдгийг харуулж өгч өгдөг. За түүнээс гадна үүлийн үрийн зангилаа буюу одоо хойд зангилааны амьдралдаа сурах ёстой өсвөл чиглэлийг харуулж өгч өгдөг байна. За тэгэхээр эдгээр байршлууд дээр үндэслээд хүн бүрт одоо дахин дахин давтагддаг ухамсартайгаар ойлгож илүү өндөр түвшинд ашиглаж сурах ёстой сэдвүүдийг маань илүү ойлгомжтой болгож өгдөг. За ийм учраас эдгээр байршлууд дээр үндэслээд хүн болгонд ирж байгаа бөгөөд хэцүү байдаг зүйлс ч гэсэн маш өөр өөр хэлбэрээр илэрдэг. За эдгээр дээр үндэслээд амьдралдаа ямар чанарыг илүү хөгжүүлэх ёстой, ямар сэдвээр бусдад үн цэн өгөх вэ? За түүнээс гадна ямар зам таныг өөрийгөө илүү хүсэмжит хүн рүүгээ ойртуулах вэ гэдэг зүйлсийг ойлгоход тусалдаг байна. За тэгэхээр маш олон хүмүүсийн хувьд амьдралдаа гацчихсан юм шиг амьдралынх нь ямар нэг хэсэг маш их асуудалтай яахаа мэдгүй гарц гаргалгаа олохгүй байгаа юм шиг үеүдэд энэ бүх зүйл чиглүүлэг болж өгдөг. За гэхдээ нэг зүйлийг маш тодорхой хэлэх нь зөв болов уу гэж бодож байна. Натаал чарт бол таныг хайрцаглах, буруутгах үгүй бол таны сонголтыг, шийдвэрийг булаах зүйл биш. Эсвэргээрээ танд одоо тохиолдож байгаа зүйл таны цаанаасаа байгаа өгдлүүд эдгээр зүйлсийг илүү ухамсартай ойлгож, илүү зөв сонголт хийхэд туслах хэрэгсэл юм аа. За одоо болохоор та хэддээ илүү сонирхолтой мэдээллүүдийг хүргэе. Натаал чарт дээр зөвхөн хайр дурлал, ажил мэргэжил, карьер, мөнгө, гэр бүл гих зүйлсээс гадна маш одоо өөр сонин садаг юм шиг хэрнээ амьдрал дээр хэрэгтэй зүйлсийг ч гэсэн харж болдог. За жишээ хэлэх юм бол ангар гараг нь одоо түрүүний хэлсэн уур, энерги, урам зориг, эрч хүч зэрэг зүйлсийг харуулахаас гадна заримдаа одоо танд ямар дасгал хөдөлгөөн илүү зохимжтой байдаг вэ гэдгийг хүртэл харах боломжтой байдаг. За жишээ хэлэх юм бол гал элементтэй ангарахтай хүмүүс буюу ангараг нь хонь наслан нумын ордонд байрласан хүмүүс илүү хурдтай өрсөлдөөнтэй тесрэлттэй дасгал хөдөлгөөнөд зохицдог. За тэгэхээр хүн болгонд нөгөө ижилхэн дасгал буюу одоо турах гэж байгаа гээд хүн болгон спиннинг хийх заагүй бол хүн болгонд одоо хүнжин өргөх нь тохиромжгүй гэдгийг энэхүү байршлаар мэдэх боломжтой байдаг. За түүнээс гадна мандалд орд бөгөөд 6 дугаар гэр дээр үндэслэн тухайн хүний өвчлөх боломжтой өвчнүүдийг завгүй бол үхэр бөгөөд нэлээд байршлууд илүү давмгай байх юм бол илүү тархлах хандлагатай хүн байна гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар маш олон зүйлсийг детальчилтаа гаргаж ирэх боломжтой байдаг. За та хэд маань сонирхсан сэдвүүд, асуултууд байх юм бол бичлэгийнхаа доор комент хэсэгт надаас нээлттэй асуугаарай. Би бүх асуултуудад хариулж өгнө шүү. За одоо маш чухал сэдв рүү орцгоё. За төрсөн цаг минут яагаад ийм чухал вэ? Яагаад маш хэрэгтэй вэ гэдэг талаар ярилцгаая. За төрсөн цаг минут нь таны натаал чарт буюу зурхаа дээр маш олон зүйлийг тодорхой болгож идэг. За төрсөн цаг минут тодорхой болсноор мандалд орд 12 ордны байрлал, гаригуудын байршил, за MC буюу одоо карьерийн оргил зэг гих энэхүү байршил, гэр бүл дотоод цөөрийг илэрхийлэх байршил, за түүнээс гадна descendant буюу гэрлэлт хамтрагчийг илэрхийлэх цэг, одоо таны натаал чартыг бүхэлдэн удирддаг гаригийн байршил. За энэхүү гаригууд маань амьдралын аль салбарт илэрх вэ гэдэг мэдээллүүд бөгөөд цаг хугацаатай холбоотой наривчлсан зүйлсүүдийг илүү тодорхой мэдэх боломжтой болдог. За тэгэхээр цагаа мэдгүй хүмүүсийн хувьд мөнгө санхүүгийн гэр нь тодорхойгүй. За түүнээс гадна ажил мэргэжлийн гэрэлтийн гэрүүд нь тодорхойгүй болж өгч идэг. За жишээ хэлэх юм бол 5-аас 10 минутын зайтай та магадгүй өөрийнхөө цагийг мэддэг байтал мандалд орж шилжих, за түүнээс гадна гаригууд нь шилжих боломжтой байдаг. За жишээ хэлэх юм бол сугар гараг 7 дугаар ордонд байх юм бол та хайр зүлэл гэрлэлт бөгөөд урт удаан хугацааны харилцаан дээр маш хүчтэй байдлаар илэрдэг олон хүмүүсийг татдаг байх боломжтой болох юм бол төрсөн цаг минут нь зөрснөөр буюу сугар гараг за магадгүй таны мэдих цаг 5-10 минутаар зөрснөөрөө 8 дугаар гэр рүү орчих юм бол хайр дурлалын талбар нь илүү гүн гүнзгий дотн байдал дээр үндэслэдэг. За ихтгэлцлийн асуудлууд, дундын хөрөнгө мөнгө санхүү, бусдаас орж ирэх дэмжлэг тусалцаа зэрэг сэдвүүдтэй холбогдоод өөрчлөгдчихдгөө гэсэн үг. За нэг сугар гарагийн байршил мөртлөө орд бөгөөд одоо тухайн гэрүүд өөрчлөгдөхөд амьдрал дээр илрэх салбар нь тис өөр болж ирж байдаг учраас цаг бол одоо зүгээр илүү гой нарийн болгох зүйл гэхээсээ илүү бүх зүйлийг зөв
мэдээлэл гаргаж ирэх үндэс суурь болж өгдөг. За маш олон хүмүүс тэгтэл төрсөн цагаа мэддэггүй. За төрсөн цагаа мэдгүй бол уншлага хийлгэх боломжтой юу, боломжгүй юу гэдэг асуултууд ч гэсэн маш их асуудаг. За энэ тохиолдолд буюу төрсөн цагаа мэдгүй тохиолдолд уншлага хийлгэж болох боловч илүү ерөнхий мэдээлэл гаргадаг. За энэ үед гаригуудын байгаа ордууд зарим байгаа холбоосууд нар сарны орд зэрэг дээр үндэслэж тайлбар гаргаж өгдөг. Гэхдээ цаг байхгүй байх юм бол мандалд орд 12 гэр буюу амьдралын тань талбарууд цаг хугацаа ажил мэргэжил карьер гэрлэлт түүнээс гадна мөнгө хүрэн санхүүгийн өсөлттэй боломжуудтай саад бэрхшээлтэй байх үеүүдийн талаар мэдээлэл наривчлах боломжгүй болж өгдөгөө. За тэгэхээр төрсөн цагаа мэдэхгүй л бол зурхаагааж бүрэн тодорхой гаргуулж болохгүй маань гэж та бодож иж магадгүй. Энэ тохиолдолд болохоор төрсөн цаг тодруулах буюу birth chart rectification гэдэг зүйлийг хийлдэг. За энэхүү зүйл нь болохоор таны мандалд ордыг ердөөсөө таны царай гадаад өрх зэрэг дээр үндэслэж тааж байгаа зүйл гэхээсээ илүүтэйгээр таны гэрэлсэн, салсан, хүүхэд төрсөн, нүүсэн, мэдсэл хийлгсэн гэдэг ч юм уу амьдралтай тохиолдсон томоохон үйл явдлуудыг таны байгаа мандалд ордгүйгээр гарч ирсэн натал чарттай тулгаж шалгадаг маш нарийн ажиллагаатай ажил байдаг. За энэ нь ерөнхийдөө бол маш ховор бөгөөд нарийн уур чадварыг шаарддаг маш олон үйл явдлуудаар таны натал чарт дээр тэр үйл явдлууд тохиолсон байх боломжтой зүйлийг тулгадаг. За нэлийн туршлагатай байж энэ бүх зүйлийг гаргадаг, давтагдсан олон нотлохоон дээр үндэслэж олох боломжтой байдаг. За хариуцлагатай нэлийн уур чадвартай астрологичид хүртэл 100% цагийг баттай олно гэж хэлэх боломжгүй байдаг. За ингэснээрээ маш олон зүйл илүү давхцсан хамгийн өндөр магадлалтай цагийн хүрээг олоод тухайн хүний амьдралын үйл явдлуудаа хамгийн сайн таарж байгаа хувилбарыг сонгодог. За ийм учраас ерөнхийдөө бол натал чартны уншлага хийлгэх гэж байгаа хүмүүсээсээ цаг нь зөв үү, цагаа яг нарийн зөв мэдж байгаа юу, үгүй бол энэ барагцаа юу гэдэг зүйлийг маш их тодтогч баталж асуудаг. Яагаад вэ гэх юм бол тухайн хүн маш том шийдвэрүүд гаргах гэж байгаа амьдралынхаа хэцүү эзэгтэй үе мөчүүдэд ихэвчлэн натал чартны уншлага авдаг бөгөөд аялах гэж байгаа нүүдэл суудал томоохон шилжилт хөдөлгөөн хийх гэж байгаа үгүй бол хаана сурах вэ гэдэг ч юм уу маш нарийн детальтай зүйлүүдийг асууж байгаа бөгөөд эдгээр зүйлс нь зөвхөн цаг байгаа үед илүү бодтой мэдээллүүдийг гаргаж ирдэг учраас эдгээрийг харахын тулд төрсөн цаг минут маш чухал гэдэг байна. За мөн астрологоор зөвхөн таны натал чарт өвөрмөц байгаатай адилхан хоёр хүний өвөрмөц натал чартыг давхцуулаад хосыг зохицол юун дээр асуудал гардаг ямар хуу зан характер төлөвтэй хүмүүс байна вэ? Энэ хоёр хүмүүсийн хайрын ил нь юун дээр маргадын оюун ухаан бодол санаагаараа хэр ойлголцтой, юун дээр ижил талуудтай байна, юун дээр өөр талуудтай байна гэдэг зүйлсийг харах боломжтой байдаг. Түүнчлэн хүүхэдтэй хүмүүст хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэхийн авьяас бэлгийг нь хэрхэн гаргаж тодтогч ирэхийн мэрэгжил сонголтын дээр нь туслах. За түүнчлэн бүр газар зүйн тайлал хүртэл гаргах боломжтой байдаг. За газар зүйн тайлал дээр зарим хүмүүстээ солонгосчууд илүү ад завшаан боломжтой байгаа төр мөнгө санхүү гэдэг бол зарим хүмүүсийн хувьд уналттай байдаг гэдэг ч юм уу. Улс орон гараг бүр өөр байдаг. За тухайн байршуудыг хүртэл харах боломжтой байдаг. За түүнээс гадна аль хэдийн натал чартны уншлага хийлгэсэн хүмүүс маань хүртэл өөрийн дараа жилийн төлөвийг буюу ямар саад бэрхшээлүүд тохирохын ямархуу зүйлс болох юм бэ гэдэг зүйлсээ хүртэл урьдчилж харах төлөвлөх. За та хэд маань бүр мэдж байгаа болоо гэж бодож байна. Байгууллагууд хүртэл нэг нээлттэй хийж байгаа он цаг өдөр тэр бүх зүйлийг хүртэл наривчилж харах. За тэр тухайн бизнес амжилттай байх уугүй юу, гэрлэхэд зөв өдрөг уу гэдэг зүйлсийг хүртэл астролог буюу орон зурхаан шинжилгээ ухаан нь судалж гаргаж ирдэг байх нэ. За танд энэхүү мэдээллүүд маш сонирхолтой байсан болов уу гэж бодож байна. Энэ хүртэл сонссон хүмүүс байвал та хэдээ маш их баярлалаа. Лайк дараад комент хэсэгт бүгдээрээ энэ хүртэл сонссон гэдгийг надад мэдэгдэхийн тулд цагаан зүрхнүүд үлдээгээрэй. За дараагийн бичлэгүүдээр ямархуу зүйлс үзмээр байна мөн комент хэсэгт асуултууд байх юм бол дэлгэрэнгүй бичиж үлдээхээ мартаоцай. Би бүх комментод маш гоё дэлгэрэнгүй тодорхой хариулж өгөх болно. За надтай холбогдоод үйлчлэгээнүүдийг маань авахыг хүсэх юм бол Facebook бөгөөд Instagram хаягуудаар маань холбогдоорой. За та хэд маань натал чартаа буюу өөрийн мандалд нар сарны орд бөгөөд хувийн гаригуудаа ямархуу байршил дээр байгаа өөрийнхөө тодорхой гаргахыг хүсэх юм бол баруун дээрх байгаа линкээр орж өөрийнхөө тодорхой гаргаж үзээрэй.
За дараадараа илүү сонирхолтой дэлгэрэнгүй илүү чанартай бичлэгүүдээр та хэдтэйгээ уулзах тул сувгтаа subscribe дарахаа мартаоцай. Энэхүү бичлэгийг маань үзэн та бүхэндээ баярлалаа. YouTube суваг дээр маань сар бүрийн 6 тайлал, шинэ сар, тэргэл сар бөгөөд том гаргуудын хөдөлгөөн, астрологитой холбоотой сонирхолтой бичлэгүүд цаг алдалгүй ордог тул YouTube сувгаар маань очихлоо мартаоцай. Өөрийгөө илүү гүн ойлгох аялалтанд гэрэл нэмж чадсан болов уу гэж бодож байна. Баярлалаа. Баяртай.